Green Home эмнэлэг нь 2005 оноос хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтөөр ажиллаж байгаа эмнэлэг юм а. Нийслэлийн мэргэжлийн албаны газраас хийсэн шалгалтаар эмийн чанар болон баталгаажилт, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, эмнэлгийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай нь холбоотой зөрчлүүд илэрсэн байна. Эмнэлгийн ажлын байр нь орон сууц гэр хорооллоос 100 м-ээс дотогш байрласан зориултын бус, механик агааржуулалтын системгүй, гэрэлтүүлэг хангаагүй, ариутгал, угаалга, гал тогоо, өрөөний тоо талбай нь стандартын шаардлага хангахгүй, урсгал засварыг тухай бүр нь хийгээгүй зэрэг нийт 28 зөрчил илэрчээ. Эмнэлгийн мэргэжлийн хувьд мэргэжсэн ариутгагч байхгүй, халдвар судлаагч их хэмжгүй. За дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай зөрчлүүдийн хувьд бол унд ахуйн ус болон эмчилгээний хоол, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэгжилж байгаа материал хэрэгслийн чанар стандартын шаардлага хангаж байгаа хэсгэд мэргэжлийн байгууллагуудаар эрүүл зүйн хийм болон няс судлалын шинжилгээг хийлгүүлж эрсдлийн үнэлгээ дүгнэлт өгч ажиллаагүй. Болцсохгүй хордлох халдварын үед авах арга хэмжээний бэлэн байдал хангалтгүй. Өөрийн эмнэлгийн үйл ажиллагааны онцлог тохирсон дотоод хяналт шалгалт хийх журамгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байдалтай эмнэлгийн зүгээс хяналт тавьж ажиллаагүй. Тус эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тэтгэлзүүлэх саналыг эрүүл мэнд спортын яамд хүргүүлээд байна. Мөн Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдээгүй хэрэглэх заавар нь ойлгомжгүй. Сав баглаа буудлын стандартын бус эм хэрэгслийг хадгалж өвчтөнд олгосон. Мансууруулах эмийн нэрд соврал хэрэгэлсэн аргыг өвчтний түүхэнд баталгаажуулаагүй зэрэг зөрчлийг илрүүлэн эдгээр шаардлагыг хангаагүй 24656 эмийг зохиогч журмын дагуу хураан авч устгалын комист хүлээлгэн өгчээ. Эмийн нэр хэрэгэлсэн аргыг нь баталгаажуулж эмнэлгийн дараа баталгаажуулсан байх гэсэн сайдын тушаал байдаг. Энийг зөрчсөн байна. Тухайн эм маань өөрөө эмнэлгийн хэрэгслийн тухай 18 дугаар зүйлээр заасан. Тухайн эмийн нэр, за тун хэмжээ хэрэглэх арга гэдэг нь тодорхой байх хэрэгтэй байдаг л да. Энэ юм дээр бол тэд тодорхойг байгаа байхгүй. Гिचлэнгээр эдгээр бүгд адилхан. Энэхүү эмнэлгийн илэрсэн зөрчлийг үндэслэн үйл ажиллагааг нь улсын байцаагчийн актаар төр зогсоож холбогдох хуулийн дагуу 1,920,000 төгрөгийн торгуулийг оногдуулж эмнэлгийн тусгай зөвшөөрлийг төдөлзүүлэх саналыг эрүүл мэнд спортын яамд хүргүүлжээ. Цаашид энэ мэт ижил төрлийн ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдэд нийслэлийн мэргэжлийн албаны газрын зүгээс байнгын хяналт шалгалтыг хийж гарсан зөрчил бүрийг тухай бүрт нь шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллах юм. Мэдээллийг цандат үнэлт бэлтгэлээ. Гэрэлтүүлэг хангаагүй, ариутгал, угаалга, гал тогоо, өрөөний тоо талбай нь стандартын шаардлага хангахгүй, урсгал засварыг тухай бүр нь хийгээгүй зэрэг нийт 28 зөрчил илэрчээ. Эмнэлгийн мэргэжлийн хувьд мэргэжсэн ариутгагч байхгүй, халдвар судлаагч их хэмжгүй. За дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай зөрчлүүдийн хувьд бол унд ахуйн ус болон эмчилгээний хоол, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэгжилж байгаа материал хэрэгслийн Green Home эмнэлэг нь 2005 оноос хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтөөр ажиллаж байгаа эмнэлэг юм а. Нийслэлийн мэргэжлийн албаны газраас хийсэн шалгалтаар эмийн чанар болон баталгаажилт, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, эмнэлгийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай нь холбоотой зөрчлүүд илэрсэн байна. Эмнэлгийн ажлын байр нь орон сууц гэр хорооллоос 100 м-ээс дотогш байрласан зориултын бус, механик агааржуулалтын системгүй хүлээлгэн өгчээ. Эмийн нэр хэрэгэлсэн аргыг нь баталгаажуулж эмнэлгийн дараа баталгаажуулсан байх гэсэн сайдын тушаал байдаг. Энийг зөрчсөн байна. Тухайн эм маань өөрөө эмнэлгийн хэрэгслийн тухай 18 дугаар зүйлээр заасан. Тухайн эмийн нэр, за тун хэмжээ хэрэглэх арга гэдэг нь тодорхой байх хэрэгтэй байдаг л да. Энэ юм дээр бол тэд тодорхойг байгаа байхгүй. Гिचлэнгээр эдгээр бүгд адилхан. Энэхүү эмнэлгийн илэрсэн зөрчлийг үндэслэн үйл ажиллагааг нь улсын байцаагчийн актаар төр зогсосон. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тэтгэлзүүлэх саналыг эрүүл мэнд спортын яамд хүргүүлээд байна. Мөн Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдээгүй хэрэглэх заавар нь ойлгомжгүй. Сав баглаа буудлын стандартын бус эм хэрэгслийг хадгалж өвчтөнд олгосон. Мансууруулах эмийн нэрд соврал хэрэгэлсэн аргыг өвчтний түүхэнд баталгаажуулаагүй зэрэг зөрчлийг илрүүлэн эдгээр шаардлагыг хангаагүй 24656 эмийг зохиогч журмын дагуу хураан авч устгалын комисс стандартын шаардлага хангаж байгаа хэсгэд
мэргэжлийн байгууллагуудаар одоо эрүүл зүйн хийм болон няс судлалын шинжилгээг хийлгүүлж эрсдлийн үнэлгээ дүгнэлт өгч ажиллаагүй. Болцсохгүй хордлох халдварын үед авах арга хэмжээний бэлэн байдал хангалтгүй өөрийн эмнэлгийн үйл ажиллагааны онцлог тохирсон дотоод танил шалгалт хийх журамгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байдалтай эмнэлгийн зүгээс хяналт тавьж ажиллаагүй.